Тэд мэдээж савлгаа орж ирсэн тэр нь бол засгаас ирсэн нам гарах ардын өмнө бүлэг гэдэг ингээд дотоодын анхны мэдээгээр бол мэдээж уналтууд орж ирсэн. За сая өчигдөр одоо засгийн газар огцрох шийдвэр гарснаар одоо ингээд тэрний нөлөөлөл бол их багтаа. Тэгээд энэ мэдээлэл бол ерөөсөө шинэ мэдээлэл биш учраас цаашдаа ч гэсэн доктортой байдлаа хангаад явна гэдэг хүлээлттэй байгаа. Тэгээд ер нь яг тэ бондуудын хувьд тийм үзэгдлүүд байдаг. Гадна талтай буюу баярууд талтай болвол олон улсын бондыг худалдаж явж байгаа дээр мэдээж гадна талаа засгийн газар нь доктортой биш байвал тэгээ саяны засгийн газар ч өөрөө доктортой засгийн газар байна гэд бахан PR хөрөнгө оруулалтууд татцсан явж исэн болохоор тэрний нөлөөллүүд мэдээж орж ирсэн. Одоо энэний нөлөөлөл мэдээж байхгүй болж байна. Харин буцаагаад боломжийг харах юм бол дотоодын Монголын томоохон хөрөнгө оруулагчид энэ дээрээс харин олж авах боломжууд өгөөжийн боломжууд өндөр байгаа дээр нь олж авч цуглуулах нь зүйтэй. Тэгээд магадгүй мэргэжлийн хөрөнгө оруулагчид энийг бий бараг цуглуулж авч байгаа байх гэж бодож байна. Дотоодын танай компаниуд ер нь харилцагчдтай бас юу гэж зөвлөж байгаа вэ? Яг одоо ер нь бонд төргөнгө оруулах цаг хэвээр байна гэж. Тийм хэвээр байна. Ялангуяа засгийн газрын бонд мэдээж төлөвлөгдөх нь боломжтой юунууд. Харин бондын өгөөж юунаас илүү харьцангуй долларын ханшийн эрсдлээс хамаарсан юмуд бас байгаа. Тийм мэдээж 4 оны бараг сонгуулиас хойш бараг 5% уналт үзүүлээд байгаа шүү дээ дөрвөн жишээ. Мэдээж албан нөөцийн хувьд буцаага 500 сая доллараар бараг нэмэгдсэн уул нь үзүүлэлттэй байгаад байгаа гэсэн хэдий ч гэсэндээ ханшийн нөлөөлөлүүд байгаад байгаа дээр л гол өгөөж алдах юмуд байгаа. Тэгээд дотоодын хөрөнгө оруулагчид магадгүй тэр долларын хөрөнгө оруулалтуудаа буцаага долларын хадгаламж бусад хадгаламжуудаа барьж байгаа хүмүүст бол засгийн газрын бонд бол найдвартай байна. Тэгээд ханшийн нөлөөлөл барьж үзүүл энэ бол хөрөг чадвар сайтай хамгийн сайн эрсдэл багтаа бонд учраас энийг авал зүгээр байх л. Тэгэхээр ерөөхдөө олон улсын нөхцөл байдлыг харсан ч тэр Трампын тарифын бодлого худалдааны одоо зөрчилдөөнтэй байдал өнгөрсөн шөнө бас Трампын мэдээлэл ерөөхдөө худалдааны хилцээр баг зэрэг одоо хойшлохын ухрах энэ ерөөхдөө дохио болсон гэж харж болохоор байгаа. Тэгэхээр ер нь таны хувьд энэ бүгдийг ер нь юу гэж харж байгаа бол ямар тохиолдолд засгийн газрын бондууд одоо эрсдэл багтай илүү хөрөнгө оруулагчид арай өөр чиглэл рүү хандах. Ер нь зах зээлийн одоогийн дүр зураг хэрэг харж байна. Яг хөө төр зургийн мэдээж зах зээл дээр чинь дэшээ доошоо уналтууд өсөлтүүд байнга явж идэг. Тэгээд дотоодын компаниудын хувьд олон улсад гарсан бондуудын хувьд бол харьцангуй доктортой өсөлтүүд үзүүлнэ. Баг зэргийн шокны паник селүүд бас мэдээж байж болно. Тэрэн дээр бол асуудал байхгүй. Сангийн яам засгийн газрын үзүүлэлтүүд мэдээж сайн байгаа. Шинэ засаг гарч ирээд өрөө төлөх чадвартай байгаа. Тэг он гарснаас хойш нүүрсний борлуулалт хэдийгээр бага байгаа ч гэсэндээ цэсийн борлуулалтаараа мэдээж 25% бас өсөлт үзүүлж байгаа шүү дээ. Цэсийн ханшийн өсөлтүүд ч бас байна. Тэгээ одоо алтны хөтөлбөрүүд хэрэгжүүлж чинь гэдэг экспортын боломжууд байгаа учраас гаднаас хөрөнгө оруулалтууд нэмэгдэж ч үсэж байна. Тэгээс нь засгийн газар сангийн яам совын зохицуулахаараа ерөнхийдөө гаднаас хөрөнгө оруулалт татах дээр нэлээд сайн анхаарч ажиллаж байгаа. Энэ дээр гаднаас хөрөнгө оруулалт оруулж ирэхдээ маш олон талаар дэмжлэг үзүүлэхээр судалгаа шинжилгээний тгээ явж байгаа. Совын зохицуулах орон дээр бол одоо жишээ нь гадны их усрээс татсан их усрээс татвараас чөлөөлөх боломжууд байгаа хэсэг дээр судалгаа энэ хийгдээд явж байгаа ажлууд бас байгаад байгаа учраас боломжууд бол нэлээд байгаа. Ханшийн доктортой байдал би бол нэг тийм айхтар төр зургийн төлөвлөлтүүд энийг эдгтээ мэдээж бууна гэж бол баг байхгүй. Мэдээж доктортой бариад явах уу гэсэн юм. Тэгээ шинэ засгийн газрын өсөлт байдлаас бас хамаарах байна. Тэгэхээр ер нь одоо засгийн газар шилжүүлэх хувьчлахаа олон улсаас хөрөнгө босгоход өртгийн хувьд ч гэдэг юм уу ер нь хэр боломжтой хэр одоо нээлттэй байж чадж байгаа бол. Тийм одоо бол харьцангуй бас яг олон улсаас их усүр татхад бол Монголд бол боломжийн нөхцөл байдлууд өсч хөрөнгө оруулалтын татвар орчнуудтай. За уул уурхаагаар аюул олон мөрдөгтэй татдаг байсан бол одоо тэр болж юм. За банкуд ялангуяа нээлттэй компани үүснараа олон улсаас мөнгө татах дээр нэлийг их анхаарч гэлж байна. За хамгийн сүүлд голомтон хөдөлთა хөшлийн банкуд одоо олон улсын санхүүжилтүүд татах юмнууд дээр орж иж 6%-тай 7%-тай тий их усүртэй. Бондын хэлбэрүүд нь 11-тэй байгаа ч гэсэндээ яг тэр боломжуудыг өвтөсийн хаалтаа бондоор бусад өөр деривативын бүтээгдэхүүнүүдээр ингээ бага хүүтэй өртөгтэй их усрууд олох боломжууд байгаа. Бараг дотоодоос иргэдийн хадгаламж татхаасаа илүүтэй олон улсаас тэр мөнгүүдээ татаж оруулж буцаад ханшийн хэлбэлцлүүдийг барих боломжтой байгаа учраас тэдний хувьд банк бол ер нь их усрээ олон улсаас татах Сингапур, Хятад, Япон гэдэг гадуудаас ер нь татах боломжууд маш их боломжууд ер нь бэлээ. Тэгэхээр ерөөхдөө хойлоо үргэлжлүүлээд гадаад арилжаанд оролцдог ч гэдэг юм уу гадаад арилжааны оролцох сорилттой хүмүүсийн хувьд та ер нь яг ойрын болон дунд хугацаанд яг юун дээр илүү гол анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй гэж харж байгаа бол хөрөнгө оруулалтын одоо ямар стратеги яг өмнө цаг үед илүү тохиромжтой байна гэж харж байна. За яг одоо бол
бас ер нь их юм шорт селл дээр орж ирэх боломжууд арай илүү гарч ирэх юм бол олоос дээр. Ягаад гэвэл эн чинь ер нь их олон хүчин зүйлсүүд байгаа дээ. Өмнө тохиолж байгааг нөхцөл байдлууд байна те. Геополитикийн асуудлууд, хэд улсуудын хоорондох дайны нөхцөл байдлууд байна. Дээрээс нь Дональд Трамп гэдэг хүний шийдвэрүүд бол их стресс юм янз бүрийн нөхцөл байдлууд үүсгэж байгаа нөхцөл байдлууд байна. Гэхдээ ихэнхдээ зүгээр анзаарч байгаа нөхцөл байдлаар бол энэ айлгын сүрдүүлж дийл хийдэг. Дийл хийгээд өөрийнхөө дийлийг амжилттай болгоод өөртөө ашигтай хэлбэрүүд дээр сонгодог болохоор нэг хүнд хэлбэрүүдээр би бол бараг энэ уналтууд дээр орж ирээд богино хугацааны энэ дээр орж ирэх боломжууд байгаа л гэж байна. Одоо жишээ нь Дональд Трампын тэр тарифын дэжүүхийн 20 гэнтрээс буцаад нөлөөлөл нь буцаад эерэг болж орж иж байгаа ч юм уу тийм. Ийм шийдвэрүүд байгаа. Өөрийнхөө эрх мэдлээсээ давсан шийдвэрүүд албаар гаргаж байгаа гэдэг хувилбар бас харж болохоор л юм байна. Тэгээ хөрөнгөний зах зээлд бол хавцаанууд 4-р сарын 2-нд тогтсон мунж исэн бол одоо эсрэгээр он гарснаас хойш баг буцах зээлд төхөөд нэлээд сайн өсөлттэй явж байгаа. Тэгэхээр ер нь хавцаануудын өмнө цэн ингээд ихүү хадгалагдаад энэ ондоо дуусна гэж бодож байна. Ер нь таны хувьд хамгийн том анхаарч байгаа хэрэгслүүд юу? Их яг тогтвортой өсөлт юм уу, оноолт ч гэдэг юм уу, тэрийг харахад их төвөгтэй байна. Яг үнэ хэлэхэд тэгж аль тал руу зөвлөгөө өгөхөд их төвөгтэй байна. Ягаад гэвэл нөхцөл байдлууд байнгын эрсдэс байдалтай байгаа болохоор тийм. Би магадгүй харьцангуй хардаг юмнууд нь бол хятадын индексүүд нэлийн өндөр өсөлт үзүүлж магадгүй. Эднийх бол нөгөө яг социалистийн нийгмийн даалгавар эдийн засгийн өсөлтөд зарлалцсан тэрэндээ хүрэх гэж зорддог учраас боломжуудаа хаагур байна вэ гэдгийг хайгаад явж байгаа. Тэр амлсандаа баг хүрэх болов. Тэгчиж тэр тухайн улсын засгийн газрын шийдвэрийг биелдэг учраас гэж боломжуудыг бас хараад байна. Тэгэхээр хятадын хавцаанууд BYD те энэ юмнууд дээр янз бүрийн хориг боломжууд байгаа ч гэсэнтэй энэ буцаад богино хугацааны шок байх л гэж харж байна.